За өнөөдрийн хичээл зүрхний бүтэц үйл ажиллагаа. За өнөөдрийн хичээлийн зорилт нь зүрхний бүтэцийн хэсгүүд нь үйл ажиллагаатайгаа яаж зохицсныг загварчлан шинжилж цусны эргэлтийн хурдад дасгал хөдөлгөөн яаж нөлөөлөхийг батлах туршлагатай хичээл байна. Зүрх нянууданд хэдэн удаа цохилох вэ? Зүрхний гадуур хүргэсэн нэмгэн хальсыг юу гэж нэрлэх вэ? Зүрх хаашаа хазаасан байдалтай байдаг вэ? Дэвтэн дээрээ бичээрэй хүүхдүүдээ. Даалгавар 1. Зүрхний бүтэцийн хэсгийг ажиглан бүтэцийн нэрийг онон харуулж олно. Гурван хавцас тавхлаг баруун цусгуур баруун хавтлын хооронд холбогддог. Энэ хавхлаг нээлттэй байх үед нүүрс хүчлийн хий бүхий цус баруун цусгуураас баруун ховдол руу орно. Хоёр хавцас тавхлаг зүүн цусгуур зүүн ховдлыг хооронд нь холбодог. Энэ хавхлаг хаалттай байх үед хүчил төрөгч хий бүхий цус зүүн цусгуураас зүүн ховдол руу орохгүй. Зүрхэнд ховдол тосгуурыг хооронд нь холбох шүрмсэн татлаг бүхий хавхлаг байдаг. Хавхлаг ховдлоос тосгуур руу цус орохоос хамгаалах үүрэгтэй. Ховдол агших үед цус судас руу шахагдан ордог. Энэ үед хавхлаг хаагадан шүрмсэн татлагууд түүнийг нэгтгэхээс хамгаална. А ба В хавхлагийг нэрлэн дугаар бүхий хэсэгт ямар үйл явц явагдаж байгааг тайлбарлаж бичнэ үү. Нэгдүгээр бүхий диаграмм тосгуур руу цус орж байгааг. Хоёрдугаар бүхий диаграмм дээр тосгуураас ховдол руу цус дамжиж байгааг. Гуравдугаар бүхий диаграммд ховдлоос цус шахагдан гарч байгааг дүрсэлжээ. Хичээлд анхаалтаа оролцсон хүүхдүүдэд баярлалаа.